Сайн байна уу? За би өнөөдөр бол Филиппин улсын Сепо хотод суралцаад бараг 1 сарыг өнгөрөөж байна. За тэгээд миний монгол нэр бол инх учраас English name бол Esther and Evan. Алимгаар нь дуудаж болно. За тэгээд би Филиппин улсад ирээд яг ямар үйл явдал тохиолдог бол хин надад найзлах бол миний аашсан яах бол гэж өөрөөсөө амар хичээд ингээд бусдаас амар бараг өөрийгөө тусгаарлах байх гэж бодож байсан. За тэгээд эхний ирсэн 7 хоногт бол гэр бүлээ санаад анх удаа гэр бүлээс 1 сар ингээд байж үзэж байгаа болохоор гэр бүлээ амар сансан. Ер нь л тэгтээ гэр бүлээ сансан ч гэсэн багш нартайгаа ярилцаад багш нар ингээд бидтэй илүү дотн харилцаа үүсгэх гэж хичээд ер нь ингээд найзууд шиг байхыг хичээдэг хүмүүс байдаг. За тэгээд хичээлүүд нь бол амар олон цагтай байдаг. Тэрийг анх би сонсоо. За 10 цаг юм чинь энэ надад хэцүү байх таа гэж бодсон. Гэхдээ 10 цаг нь Монголынхаас илүү нөгөө нэг одоо арай илүү хөгжилтэй фаны байдлаар заадаг. Тэгээд Монгол тахта зөвхөн ингээд нэг багш нь баг магадгүй 10 хичээлээ цаацдаг. Энд бол 1 цагийн хичээл нэг багш өөр байдаг болохоор бүх юм ингээд арай өөр тийм гоё ойлгоход илүү хэлбэр байдаг байсан. Би анх ирээд баг англиар ярьж чадахгүй хэмжээнд байдаг байсан. Тэгээ багш нартайгаа илэн далангүй ярилцаад одоо л өөрийгөө ядаж өөрийгөө ингээд танилцуулчих. Тэгээд нэг тиймэрхүү байр байдалд орсон. Ер нь л одоо тэгээд багш нар нь гоё байгаад байгаа болохоор ер нь энд баг явмааргүй санагдчихэв. Тэгээд энэ дээрсэндээ амар баяртай байна. Ахиж баг 1 сар үлдмээр л юм.